Энэ удаагийн дугаартай маань Vitapit компани хамтран ажиллаж байна. Монгол залуусын эрч хүч, хурд, төвлөрлийн илэрхийлэл, геймерүүдэд зориулсан VAP энергийн ундааны талаар та мэдэх үү? VAP энергийн ундаа нь манай үндэсний үйлдвэрлэл Монголын анхны энергийн ундаа бөгөөд таны хурд хүч, анхаарал, төвлөрөл гэсэн 3 чадварыг нэмэгдүүлж, энергижүүлэх 3 төрлөөр худалдаалагдаж байна. Тийм болохоор e-спортын ирээдүйн одод болох зорилготой хүмүүс маань VAP-лаад хожлын амтыг мэдрээрэй. VAP энергийн ундаа. За юуцхандаа манайхан өнөөдрийн бичлэгээр би та бүхний хүсэмжлүүлсэн Rick ба Morty цувралын шинэ адал явдлын болох 8 дугаар бүлгийн эхний хэсгийг ярьж хөрлөө. Тийм болохоор идэж явах юм аа бас ариун хусан аваад бичлэг үзэхдээ бэлдээрээ. Өнөөрөө нэг зүйлийг хэлэхэд Rick ба Morty-гийн 8 дугаар бүлэг бүтнээрээ гарч дуусаагүй болохоор 2 дугаар хэсгээ та хэдтэй 5-7 хоногийн дараа л хүрэх нь байна шүү. Тиймээс лайк болон subscribe дараад 5-7 хоногийг гүрийгээрэй. Одоо ингээд үргэлжлүүлцгээе. За ингээд 8 дугаар бүлгийн эхний анги эхлэхэд Summer Man бүр 30 гарцсан ажимаа болсон байлээ шүү. Дээрээс нь Summerч нэлээд амжилттай тэрбумтун болсон байх бөгөөд офисийн гадаа баахан хүмүүс жагсаад утасны цэнлэгч энтертэй холбоотой баахан морилоод идэг наасан. Ингээд удалгүй Summer-ын туслах орж ирээд хэлж байгаа. Төхөөрөмж бэлэн болсон. Бид одоо асаах уу? Гэтэл Summerч хариудна. Манай дүүг ажиглаж байгаа юу? Манай дүү байхгүй л ажиллаж болохгүй энэ гэсэн. Нэстэг дэргийн цуугаад Morty руу яваад өглөө. Харин түүний өмнө Summer-ын туслагч Summer-т ингэж хэлсэн байгаа. Та хэн нэгний цэнлэгчийг авсан бол заавал буцааж өгч байгаарэ. Хэрэглээгүй гэж ботсон ч гэсэн гэж мэгээд учир нь олдохгүй мэрэд байдаг насаа. Дийнхүү үзэг зөвлөгтөд Summer нэгэн ойн цагад газардаг ба тэндээ 20 гарсан Morty-тэй уулзваа. Энэ хоёр ч одоо яаж байгаа төгшөрсөн юм дээ. Ийхүү Morty-тэй уулзсны дараа Summer ч хэлж байгаа. Хоёулаа буцаад харийн энтерхт Morty ихчтэй. Би явахгүй. Тэнд надад амьдрал байхгүй. Гэж мэгээд явахгүй гэж нэлээ үзлээ. Тэгсэн чи Summer Morty-г аятайхан аргалаад буцахаар болдог ба. Нөгөө төхөөрөмжөө эцэст нэг асаахад хүмүүс агаараар уцаа цэнгэлдэг болж молоод Morty Summer хоёрын амьдарч байсан Matrix шиг юм гацаж тэр хоёр буцан бодит ертөнцид нэрлээ. За тэгээд яаж яваад Morty Summer хоёр энд ирсэн бэ гэсэн чинь Rick гэж нэг юм Morty Summer хоёрыг өөрийнх нь цэнгэлэгчийг зөвшөөрлөгөө авцанд нь уурлаад хоёр ачаа Matrix дотор оруулаад тэрийгэ мартаад бүр 20 жил болсон байл яах вэ? Гэхдээ ягч 20 жил биш л дээ. Уг нь бол бодит ертөнцийн хідэн цаг л байгаа юм. За тэр ч яах вэ? За энэхүү Rick ба Morty хоёрын заваарсан адал явдлыг хэлж байгаа маа. Энэ хоёрыгооч нэрээ сансан байх шүү. Ингээд үзэг солигдоход Rick хийсэн юмдаа бантаад Morty Summer хоёрын дурсамжийг арчих гэсэн ч нөгөө хоёр нь зөвшөөрсөнгүй эсрэг үсэж гарлаа. Түүнд нь ч Rick хэлж байгаа. Хэрв та хоёр хүүхдийн биед гацсан галзуурсан Matrix-ийн томчоо шиг баймаар бол хүснээ хий гэд турган гомдоостэй. Настай хүн ч одоо гомдохдоо амархан юм да. Ингээд үзэг солигдоход ч өвгийнхөө Matrix дотор шүнжэнгөө 20 жилийг өнгөрүүлсэн Summer бүр том хүн шиг болсон сургууль энтер дээр ирэнгүүтээ хэлж байгаа. Бид заавал ингэж амьдрах ёсгүй штэ. Хэмээн хэлсэн ч Summer-ыг ерөөсө тоож байгаа юм байсангүй. Тэгээд дараа нь Summer чинь ээжтэйгээ адилхан сэтгэлгээтэй болсон учраас Betty амар сайн найзууд болж болоод хамт амьдрал ярьж мэрч заалж өглөө. Харин энэ хойгуур Morty бас зүгээр суусангүй мангас машин төр хийгээд Rick-тэй айгүй яриа нийлүүлээд яалчгүй сэтгэлээрээ явцсан гэдэг нь бүр мэддэгдээд байдаг насаа. Сүүлдээ Morty ч давраад Rick тандаа ингэж байгаа. Над руу нэг пиав шидчихэж гэж хэлсэн нөгөө шидсэн пиавыг нь барьж авч чадлаггүй унгаач ба. Тэгсэн чинь тэрийг нь харсан Morty-гийн PTSD-ийн сэтрээд анх Matrix орсон үеэ санаад наачлаа. Тэр дурсамж дээр нь Morty Summer хоёрч Rick-ийн Matrix дотор баахан хүмүүст хөөгдөөл нөгөөдүүлэн чи хүний цэнгэлэгчийг зөвшөөрлөгөө авах ёсгүй байсан юм тэргээл манай хоёрыг зоогоостэй. Тэгтэл яг тэр үед нь Morty цагдаад бэрхшдэг ба Summer Morty-г зүгээр хаяж авчдаг наасан. Түүний дараа Morty шоронд орж хотголуулаад тэндээ юм хийж сураад бүр амар битлэгтэй боллоо. Тэнх удаачгүй Morty шоронгоос гарсны дараа CJ гээд галс өнөгч залуучтай танилцаад галс өнөгч болоод айгүй жаргалтай болоод иж идэл гинт дайн болоод наачлаа. Аргагүй шүү дээ. Morty маань хөөрхийн амьдрал үтсчээ. Харин энэ хойгоор Summer бид хоёр ч хамт үсээ засуулаад шопинг энтер хийгээд ээж өхөн хоёр хэрэг болцсон явж байна. Үүний дараа Morty Rick хоёр ч гэсэн нөгөө мангас машин амжилттай дуусгав. Тэгсэн энэ үеэр нь Beth буцаж ирээд Rick-ийн цэнгэлэгчээр цэнгэлэх гээд байж байтал тэрийг нь сонсон Morty-гийн PTSD-нд буцан ирж дайнд байлдаж байсан үе эргээ санаваа. Энэ дайнд Morty байлдахдаа өсөнч буцаад амилж байсан бөгөөд сүүлдээ хамаг найзууд нөхөд дуусгаад Morty ч тоглоомын дүршиг өгшгүй мөнх болж дайныг ганцаараа дуусгажээ зайлвал. Инх зураа Morty хэдэн 10 удаа тарчлаантайгаар өгөж тэр бүх хөвдөлтүүдийг мэдэрснийгээ дараа дахин байлцаарлаж. Rick бүр амар хэрцгий наасаа. Ингээд сүүлдээ санаа нь явсан Morty Summer хоёр Beth-ийн урдаас элдв хангаам яриад байсан болохоор Beth Summer-ийн ой санамжийг устгах гээд барсангүй. Summer Beth-с утаагаад явчлаа. Харин энэ хооронд Morty Rick-ийг тархитаж байгаа тогон цохож ухаан алдуулж малдуулаад тэгээд нөгөө Matrix дотор хийгээд үлдээчвэ. Тэгэхдээ бас өвгийнхөө тухам дээр нь үнсээд баярлаа Rick гэж мэгэж жоох шиг. Яа игээд байгаа юм бэ энэ ч одоо. Үүний дараа Morty бүрэн травмадаа автаж хийсэн мангас машин танк авнаад явдаг ба. Rick ч одоо Morty-г үсгсэн ач хүүхдүүдээ Matrix дотор хорих ёсгүй байсан юм гэсэн юм дотор нь хоригдсон байв.
Ийхүү үзэг зөвлөлтөд Морти бүрэн галзуурч нөгөө танк машина унаад цөмийн цахилгаан станцыг устгахаар явдаг ба. Бэт самартай очиж эвлэрэх гээд үзээстэй хөө. Тийхүү удалгүй Рик Матриксаас ядах юмгүй гарч Мортиг хөөж гэлдэг ба. Мортич нөгөө цөмийн цахилгаан станц руу дайрч ороод яг реакторыг нь устгах гэж байхад нь Самар гадарлаа шүү. Тэгсэн тэр үедээ Самар Мортид өөрийнхөө нууцыг задлав. Яг үүндээ Мортигийн Матрикс дотор өнгөрүүлсэн дайныг Самар нууцаар зохион байгуулад Мортиг дайнд явуулаад исэн байл яах вэ? Йоо амар. Тэгж Самарч Матриксаас гарахад шаардлагатай төхөөрөмжийг хийх материалыг дайн хийж өгж олж авсан ба Самарыг ч бас буруутгаад байх нь хаашаач юм. Ийм хүн бүхний хэлсний дараагаар Самар Мортигоос уучлах их хоёр овоо эвлэрээд байтал Рик хүрээдэрлээ. Тэгсэн гай газар доороос гिचээр нөгөө цөмийн цахилгаан станц нээрнгээсээ сүнэх болоход нь Рик өөрөө тийш явж ороод реакторыг нь аварлаа та. Үүний дараа Рик Морти Самар хоёрын ой санамжийг арчдаг ба мань хоёрч буцаад хүүхд тэмд орж хэвийн амьдрал руугаа буцав. 2 дугаар анги. Ийхүү их баяны дараа 2 дугаар анги эхлэхэд бид Сансрын Бэйттэй уулзлаа шүү. Хамгийн сүүлд Сансрын Бэйт чинь Жери Бэйт хоёртой барилдаан хийж алсан байгаа шүү дээ. Энэ удаагийн дугаар дээр Сансрын Бэйтмэн галактикийн эсэргүүцлийн холбооныхонтой нийлж нөгөө ялаа шиг харь гаргийн хатан хааныг алан ч гинүү яан ч гинүү нэг амар юм сэтсэн явж байна. Гэвч галактикийн холбооны нөхдөв чинь хурд чуулган энэ төр зүгээр хийчих юм чинь хүндрүүлээд байсан тул Сансрын Бэйт ч өөрөө очиод дуусгахаар болжээ. Ийхүү үзэг солигдоход Сансрын Бэйт нөгөө ялааны хатан хааны хөлөг дээр явн очиод баахан нөхдүүдийг цааш нь харуулж хаяад хатан хааны өрөөрөө нь яваад ортол Сансрын Бэйтээс өмнө аль хэдийн өөр хүн хатан хааныг зүйл тусгасан байлаа. Тэгт яг тэр үед галактикийн холбооныхон орж ирээд Сансрын Бэйтийг хатан хааныг алчглаа гэд алж талах гэд хөөж гардаг ба. Сансрын Бэйт ч булан шахагдаад аргаа барахтаа Рикийг дууж гарлаа. Тэгэхээр Рик ба Сансрын Бэйт хоёрын адал явдалтай гарахандаа. Ингэж үзэг солигдоход охиныхоо тусламжийг сонссон Рик гаражныхаа гүнд сүшидэж байгаа Сансрын Бэйт рүү портал руугаар шилжээд очлоо шүү. Тэгж очингуудаа Рик зүгээр хуруугаараа хөдлөхдөд идэл нөгөө ялааны нөхдүүдийг байхгүй болгож Сансрын Бэйтийг аварлаа шүү. Түүний дараа Рик Сансрын Бэйт хоёр эсэргүүцлийн холбоон дээр очиход нөхдүүд ч одоо Сансрын Бэйтийг хатан хааныг зүйл дуусгасан гэж бодоод чи бидний хурлын шийдвэрийг үл харгалзан хатан хааныг аллаа энтэрэд бөөн хэрүүл хийж гарлаа та. Тийхүү яалтчгүй охиныг нь хэлмэгдүүлээд доромжлоод эхлэхээр нь Рик хэлж байгаа. Та нар миний охиныг үл өмдтгээд байна. Та нар түүн талархахгүй бол би аваад гарлаа шүү гэд амар том тэглээ. Тэгсэн чинь нөхдөө шууд Сансрын Бэйтийг холбооноос хөөж гаргав. Үтгэхгүй нэрэ. Ингээд Сансрын Бэйт ч хөрхий холбооноос хөөгдсөний дараа тэрээр ингэж байгаа. Хин хатан хааныг асныг олж мэднэ. Гэхдээ Рик хийсэн юмдаа матад тусна энтергээ тэглээ шүү. Түүний дараа Рик ч Бэйтэд тусалж чадах нэгэн шавжийг таньдаг болж таарад очингуудаа шууд хүчээр байцааж гарсны дараа хатан хааныг эмчин алсан гэдгийг мэдж авлаа. Өө тэгснэ түүний дараа мэдээлэл өгсөн шавжаа өндрөөс унгаж алж энтер. Яа мууга хэрцгийг наасаа. Үүний дараагаар Рик тэр эмчийн тухай сонсон байж таарад бааз дээр яваад очиход тэнд байсан ялаа шиг нөхдөөч нэг юмар амьсгасны дараа амар хаалх шиг юм болж молоод Рик Сансрын Бэйт хоёрт баахан төвөг удаж гарваа. Тэгтэл нөгөө хааны эмчин үнэндээ нэг сонин мөөгөнцрөн зэвсэг шиг юм хийгээд өөрсдөө супер хүчтэй болгодог болцсон байвал яах вэ? Түүний араас нөгөө эмчин хэлж байгаа. Би үүнийг өөрсдөө хүчтэй болгохын тулд хийсэн. Гэвч хатан хаан үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Тийм учраас би түүнийг алж рофтоор сольсон. Одоо би хатан хааны төрсөн өдрийн баяр дээр зэвсгээ ашиглаж өөрсдийн төрлийнхнийгөө хүчрэх болгоно. Гэж мэгээд хамаг төлөвлөгөөгөө задлаа хийдэг наасан. Йоо ямар тэнэг юм. За ингэж хамаг далан бучраагаа тоочсны дараа нөгөө эмч Рик Сансрын Бэйт хоёрыг алах гэж үзээд янз янзын юм хийж харахад долоон голтой Рик юугээл тийм амархан өгөхөөтэй. Ингээд үзэг солигдоход нөгөө гарын төлөвлөгөөг мэдсэн учраас Рик Сансрын Бэйт хоёр ялаануудыг төрлөх гариг дээр нь очиод хатан хааны робот хөлбөр дотор нуусан байгаа мөөгөнцтэй зэвсгийг нь зогсоох гэж үзтээ. Гэхдээ тэгсэн тэр үеэр нь манай хоёр нэг баахан ялаанууд дазаартаж бөөн алцаан дунд орсонч Бэйт гүрээсээр эцэст нь ашгүй нөгөө хатан хааны роботыг устгаж нөгөө хэдэн ялаа шиг нөхдүүдийг аварлаа та. Гэвч тэгж байх үедээ Бэйтмэн өөрөө тэр мөөгөнцрийн халдварыг авсан байдаг ба айжмаар мангас болон хувирч эхлэхэд Рик ч одоо эцгийн шир зааж охиноо аварчих гал үзэж эцэст нь амжилттай ерөндөг хүтэвэ. Энэ үеэр Рик ялаануудын генералтай тохирцож нөгөө эмчийг дарж авахар болдог ба Сансрын Бэйтийн халдварыг өөр дээрээ туршин байж эмчлэв. Ийхүү Сансрын Бэйтийг эмчлэсний дараа ч Рик хүн шуугандыгаа нөгөө болдоггүй охинтой дуудаж авчираад эмчин байгаа агууд нөгөө нэг шинээр холбоотон болсон ялаануудтайгаа дайрч гарлаа шүү. Тэгж эмчийг ч олон устгасны дараагаар эсэргүүцлийн холбооч галактикийн холбоотой найрамдаж Рик Сансрын Бэйт хоёрт сүулдэ баатар болоод энэ анги дуслаа. Гүй яах вэ гэхдээ дундаж лаг юм да. Нэг сайн анги бол байж чадсангүй те. Ийхүү 3 дугаар анги эхлэхэд Рик Морти хоёрын Рикийн цайзаас хэрэгтэй хэрэггүй хог цогцолохоор явж байх бөгөөд энэ үеэр нөгөө л нэг мөнхийн хэрүүлээ хийгээстэй. Гэвч яг энэ үеэр нь Рик ба Морти хоёрын Сансрын машины цонхонд томоо сансрын хог зоогтоход манай өрч бөөн паник болсоор ойролцох солир дээр газардваа. Хөөе тэгсэн тэр солир дээр нь Рикийн цайзаас орхсон Мортигийн колонууд өөрсдийнхөө тосгоныг байгуулсан байвал яах вэ? Хөөе ядаж байгаа тэрийг харсан Рикч тэд бол колонууд био хог энтэргэл бүр нэг хүнч гэж тоодгоо нас. Угаасаа Рикүүдийн ертөнцид Морти нар хизээч нар үзэхгүй гэдгийг бид нар өмнөх жишээнүүд дээрээс
маш сайн харсан шүү дээ. Ингээд Рик Морти хоёр нэгэн тарийн талбай дээр газардаа дойж байтал Рикийн өөр нэгэн фермер хөлбөр амар буу өнтгтэй гарч ирээд "Да хоёр миний газар дээр юу хийж байгаа юм хурдан зайл" гэж мэгэл манай хоёрыг хөөж гарлаа шүү. Одооноос энэ нөхрийг хэдүүлээ фермер Рик гэд дуудаа авчээ. За ингэж Рик C131 ба Prime Morty хоёрыг хөөж явсны дараа фермер Рик өөрийн олон амьтдын эрлиц гахаа шиг амьтдтай хооллоод нөгөө тарийн талбайгаас баахан үр тариа хурааж арх болгон хувиргаснаа Клон Morty нарын тосгонд яван очив. Ингээд тэнд очсныхаа дараач фермер Рик Бармен Мортид архиа өгч оронд нь баахан хаягдл сэлбэг авахар болоод байж. Тэгтэл яг тэр үед нь өөр Рикийн хөлбөрөж ирээд Мортигийн тосгоныг самарч хамаг Мортигийн колониудыг нь хулгайлаад явдаг ба тэр үеэрээ зүгээрээ чадлаггүй фермер Рикийг бүр үгийн зүрэгөө бодж хайчаад Бармен Мортигийн баарыг шатаагаад наачлаа. Юу болчих вэ? Түүний дараа үзэг солигдоход нөгөө зэрлэг Рикүү чинь хідэн клон Мортинуудыг аваад Рикүүдийн амьдарч байгаа гариг дээр очиход нөхдөө чинь Морти клоныг хийх гэж үздэг болтой шүү. Гэвч тэр нь тиймч бүтэлтэй харагдсангүй. Ийхүү клон Мортинуудыг авьсны дараа зэрлэг Рикүүдийн ахлагч Золбин Рик тэр газрынхаа босстой уулзах гэж явдаг ба тэр зуурнд бид анхудаага Рикийн эмэгтэй хөлбөрийг олж харлаа. Баазар дээр гэж. Тэр нь тэгээд нэг ёсны клон юм уу хайшин. Ингээд Золбин Рик явсаар Рикүүдийн баазын босс тэр нэг бүдүүн Риктэй уулздаг ба одооноос энэ нөхрийг хурандаа Рик гэд дуудъя да. Учир нь KFC-гийн хурандаа Сандерстай адилхан харагдаад байх нь да. Тэр уулзтын үеэр хурандаа Рик Золбин Рик гэд хэлж байгаа. Би нэгэн цагт колон байсан. Тэд зүгээр намайг рекламны дүр байдлаар бүтээсэн ч тэр бол өнгөрсөн явдал. Рикийн цайз ч тэр. Гэвч цаг нэр чангалтай Мортинуудтай босон тэр үед бид эргээд хаан болно. Энтергээ тэглээ шүү. Тэгэхээр тэнд байгаа Рикүүд ба Мортинууд чинь бүгд колонууд юм байна уу? Учир нь Рик Морти 2 6 дугаар бүлгийн эхний анги дээр чинь портал буугаа янзлах гэж байгаад бүх портал буугаар ажиллагчдыг төрөлх ертөнц рүү буцаасан шүү дээ. Ингэж өөр бус Рикүүд бүгд өөрсдийн ертөнц рүү буцан явсан гэсэн үг ээ. За тэр ч яах вэ? Мэдээж хурандаа Рикээс хөлс болгож портал бууны шингэнийг авсны дараагаар Золбин Рик хурандаа Рикэд аз жаргал хүсэж явсан одоо. Энэ үед фермер Рикийн өөрийнх нь троонууд ирээд дэмжилдэг ба үхлээс буцан ирсэн фермер Рикч гэртээ явсан ортол зэрлэг Рикүүд манай хүний байшиг юу ч үгүй шатаагаад гахаануудыг нь алаа шалан дээр нь баасаар нэм бичиж явцсан байдаг наасан. Нэрэ тайдмэн фермер Рикийг яаж тийм хурдан эрч хүчээс илбэн босч ирсэн гэж бодож байна да. Мэдээж вафлсан учраас шүү дээ. Itavit компани бүтээгдэхүүн Ваф энергийн ундаан таны хурд хүч, авахалт самбаа, анхаарал төвлөрөх чадварыг бүүстлэж тоглоом дотор өөрийн скилийг нөхөж буй мэт мэдрэмжийг олгодог онцгой ундаа байлаа. Тийм учраас энэ бол зүгээр нэг ундаа биш ээ. Харин танд тоглоом дотор тоглож буй мэт эрч хүч нөхөх хэрэгсэл юм. Ийм шүнжэнгөө комптарж террор болон Сити нарын хоорондын гадгарсан тулаанд орох гэж байгаа бол Вапийн Копейн ба LT9-ийн ухаалаг хослол таныг хэд ачаалгүйгээр сэргийж анхаарлыг төвлөрүүлэн тааврын болон веб витаминууд нь бие махбодыг дэмжин төгс ялалтанд хүрэх болно. Дээрээс нь Вап энергийн ундааг авч уумах за giveaway хөтөлбөрт 7 сарын 9-ноос өмнө оролцсон Vap Energy Drink пэйж ба урамшууллын постн дээр лайк дарж 2 найзаа таг хийгээрэй. Ингэснээр та Apple AirPods Max болон Steam-ийн $230 gift card ба Mobile Legends-ийн 6502 Diamond-ийн азтан болох боломжтой шүү. Урамшуул нь 6 сарын 27-оос эхлэн 7 сарын 9-ний хүртэл үргэлжлэх юм байна. Өөрийн эрч хүчийг бафлаж, амьдрал тоглоомын аль алинд нь ялагч үж, ялалтын амтыг мэдрээрэй. Ингэж фермер Рикч Джон Уикийн араас орж гахаануудынхаа өшөөг авахар зэрлэг Рикүүдийн бааз руу явж байх зур Бармен Морти, Доктор Морти хоёр машиныхны ард талд нуугдсан байх боллоо шүү. Энэ үеэрч фермер Рик нөгөө хоёрыг хөөж гарах гэхэд тэр хоёр ч ингэж байгаа. Бид хоёр найз нарыгаа лаврна гэж гүрээсээр хамт цуг явахаар болчихвоо. Ийхүү фермер Рикч хоёр Мортигийн колоны хамтар зэрлэг Рикүүдийн гариг дээр явсан очиход фермер Рикч явж ороод Рикүүдийн колоныг нэг нэгээр нь алсаар урандаа Рикийг хайж гарлаа. Энэ үеэр хоёр Морти ба бус Мортинуудаа хайж бөөн буудалцаа эхлүүлдэг ба мөн давхар Золбин Рик порто шингэнэ ашиглаж зогтож Доктор Морти бууны суманд оногдоод өвчлээ хөөрхий. Тиймээс дараагийн үзэгдэл эхлэхэд Бармен Морти фермер Рик хоёрч Мортигийн колонуудыг суллах гээд байх цур хурандаа Рикэд баригдчихлаа. Тэр үеэр хурандаа Рик ингэж хэлж байгаа юм. Өө хөөрхий хин ирснийг хараач. Энэ бол колон Рик биш байна. Жинхэнэ Рик. Тэр Рикийн цайзад Мортигийн хуулбарын хэлцийг өдөрдөг байсан юм гэж сони юм хэллээ шүү. Тэгэхээр энэ фермер Рик чинь яг ориг Рик байсан байжээ. Бадзарван гэж. Үүний дараагаар хурандаа Рикш фермер Рикээр дамжуулан клон Мортиг хийх гэж үзэхэд фермер Рикч оронд нь Мортигийн клон мангасыг хийж Рикийн колонуудтай алцаж байх зур бүх Мортигийн клонуудыг суллаад сансруу өлөх суулгаад энэ гаригаас зугатаачлагчлаа. Харин Мортигийн мангас хөлбөрч хурандаа Рикийн байгуулж ирсэн хотыг төвөөж гардаг ба фермер Рик энэ боломжийг ашиглаад нөхдүүдтэй алцаж гарлаа шүү. Тэгэхээр эндээс бид бүх Рикүүд Мортиг үзэн ядаж боолшигээ ханддаггүйг харж болохоор байгаа зү. Рик гэж дуракийн хайрын дотроо хална гаднаа байдаг шаардлагатай. Тэгж бүх зүйл Мортигийн колонуудыг явуулсны дараагаар фермер Рик хурандаа Рикийг алахаар бүх Рикийн колонуудтай алцаж эхэллээ шүү. Рикийн бүх колонуудыг устгаад эцэст нь хурандаа Рик уулзаад ингэж хэлсэн байгаа. Чиний мөнөдөл одоо Чибуха боллоо гэж хэлснээр өөрийгөө хурандаа Риктэй хамт дэлбэлж Рикийн колоны байгуулсан хотыг устган хаяв.
Ингээд энэ бүхнийг холоос ажигласны дараагаар Бармен Мортич бүх Мортигийн клонуудыг тус тусын шинэ гариг дээр нь буулгаад өөрөө хамгийн сүүлд Фермер Рикийн амьдардаг байсан байшин дээр ирлээ дээ чааваас. Эренгүүтээ Бармен Мортич найз доктор Мортитойгоо Фермер Рикийг оршуулаа сууж байсан чинь Prime Morty Rick C131 хоёр чинь чи Мортиг хайсан Fidget Spinner-ыг олсон уу гэд ирэхдээ тэр өөрийнхөө Рикийг алдсан юм байна. Бас өөрийнхөө байшиг шатаацсан юм байна гэтэргээд хөөрхий Бармен Мортиг баахан доромжилж байгаад гараад явлаа. Муухай наасан. Ингэж 3 дугаар анги адил явдал өглөө. Гэхдээ бас л нэг тийм сонин зөв анги байна л та. Ийхүү цувралын 8 дугаар бүлгийн 4 дугаар анги гэхэд улаан өнөгний баяр болоод Жери чинь гэрээсээ ганц ажилтгүй болохоор амар завтай гэр орноо чимгэлцэн сууж байла. Тэгээ хэрэндээ одоо Бет, Самар, Морти, Рик эднэрийг туслаачаа гэж асуухад тэр дөрөв чинь туссан ажилдаа юу Жериг тоох мантай. Түүний дараа оройн зог эхлэхэд Жери ингэж хэлж байгаа. Хүмүүс улаан өндөгний баярыг тэмдэглэхээ болцсон юм уу? Улаан өндөгний баяр тэмдэглэхээ болно гэдэг чинь муу үсттэй. Хин наттай цуг хамт улаан өндөгний будаг авахар явах уу гэж мэгээд уг нь хэрэндээ л баяр уур амьсгалыг бүтүүлэх гээд үтсэн чинь нөгөөд нь Жериг бүр хүн ч гэж тоосонгүй. Уг нь энэ гэр бүл дотор хамгийн гайгүй нэг юм штэ. За энэ үзэг солигдоход Жери шүнтлөөр өндөгний будаг аавн энтэрхсэн машинаа бариад явж байла. Тэгтэл яг тэр үедээ салгалаад өсч өгөх гэж байгаа юм шиг нөгөө өндгөн чахлаад энтэр идэж байгаад аваачаад нэг юм хинт мүргэ ажиллаа шүү. Йоо, тийхүү Жерид сандраад буугаад нөгөө мөргсөн юм очоод тартал авраг том туулаа байдаг ба Жерич нөгөө туулаад туслах гэж байгаад бүр дээр нь нэмж бөөлж мөөжөд уг нь тэгээд нөгөө нэг гайгүй амьд байсан амтан байсан юм байл та. Тэрийг тэгээд бөөлцөр байгаад алаа ичдэг наасан бүр заваарсан хар бүр юм аа. Йоо. 7 дугаар үлгээс үлдсэн ариу усаар нүдэ угаая да. За энэ хүү ерөнхийдөө энэ ангийн заваарсан юм ингэж эхэлж байгаамаа. Тэнгэр мингэж. Энэ хүү хадлын явдал маань эхлэхэд Жери нөгөө туулаагаа гэртээ авчирсан байж байтал Рик тэрийг нарчаад "Чи үүнийг бөөлцөөр алах гэж оролцсон юм уу?" гинтергээд Жерик ч бас шараас те. Түүний араас Рик энэ туулааны зохицыг шинжилж үзэхэд 13 дугаар зууны үеийн Германаас гаралтай зүйл тэмдэгт явж байж таарваа. Гэхдээ тэгсэн үүний дараа Жери ч нусан үнэн гэж байгаад байцаа мэрээд бас нэг туулаа шиг болж молоод дигдэд эхэллээ шүү. Тиймхүү Рик ч үүнийг харчаа шинжилээд үзтэл Жери айжмаар туулаа болон хувирч байгаа бөгөөд 48 цагийн дараа туулаа болох юм байна л та. За ингээд үүний учрыг нь болохоор Рик Мортиг дагуулад явахдаа Жериг хөлдөөгөр хайжваа. Үүний зэрэгцээ Рик Самарт зөвхөн архил хотоодоор нордог тийм хиймэл хотоод өгснөө. Миний охин яваад балааг нь ав. Тэр гэж мэгээд хаврын парти энтер ч гэнэ тим юм руу явуулж энтер. Ийм өвөтэй байсан бол нэрээ яана. Ийхүү үзэгдэл ахин солиход Рик Морти хоёр Альпийн нуранд хурж ирлээ. Тэгсэн тэнд нөгөө туулааны ч мөр байж үл яах вэ? Уг нь тэр туулаа аль дээр үед ирсэн ч уулан дээр газардаа түр зур хөлдсөн байсан юм байна л дээ. Тэгээ явандаа гисэд хүрээд ирсэн юм уу да хаашаа. Түүний дараа Рик Морти чинь ойролцоох тосгон дээр явган очиход тэнд нөгөө туулагч нь өстө шүтэж мүтцсэн аамирын болоод байж байхаа бөгөөд тэндээсээ Рик туулааны өндөгний хальсыг олж авав. Тэгсэн энэ өндөгний хальс чинь манай дидгийгээс биш өөр галактикаас гаралтай байж таардаг шүү. Яг тэгээ байж үтэл гинт тэнгэрээс сансрын христийн шашингууд буугаад ирлээ. Муухай рэндом үзэгдэл гардгаа гэж хэлээс тийм зурл. Тэгээ ядж байгаа тэр нөхдүүд нь залмаа хэлбэртэй бум уу харцсан одоо ер нь яа игээд байгаа юм дээ. Энэхүү Рик сансрын христийн нөхдүүд үдэлцэж гардаг ба цаадуул нь одоо олуулын болохоор Рикээс өндөгний хальсыг нь аваад нөгөө ирсэн газар руу явахар олжээ. Одоо улаан өндөгний баяр төсгөл болно гэж мэгээд юу хийх гээд байгаа юм дээ бүүмэд. Энэ үеэр харин Жери мэн өөрийн ирэхгүй булчин энтертэй болсноо мөсөө дотроос хаг цохоод гараад ирдэг ба тэрний дараа Беттэй барилаа гэж наачлаа. Гэхдээ тэрэнд нь Бет ч одоо дуртай айж байх шиг. Гэвч удалгүй Жери чинь улам туулаа болж хувираад сүүл мүлтэй болоод шүд мүд нь унснаа зүхтаага явчваа. Инх үзэгдэл ахин солигдоход Рик Морти хоёр чинь нөгөө нэг өндөгний хальсны ирсэн гариг дээр ирлээ шүү. Тэгсэн тэр гариг дээр нь бүгс энтер нур талдаа байдаг, харийнхан байдаг ба нөгөө юу энтер нөгөө нэг ар талдаа байдаг юм уу даашин. Тэгтэл явж энэ нөхдөө чинь хүн амьтныг туулаа болгож хувиргах гарууд байсан болж таарваа. Яагаад тэгдэг вэ гэхээр энэ нөхдөө тэр гаригийнхаа амьтдыг туулаа болгож хувиргасны дараагаар баг гаригийн бүх хүмүүсийг тэр чигээр нь гаригаа сүртэл нь барилддаг юм шүү. Бай базар онцтой бузартай юм хийдэг гарууд ахна. Тэгээ дээрэс нь хэрв тэр явуулсан туулайг нь хүн алвал алсан хүн өөрөө туулаа болдго юм байна. За тэгж нөхдүүдийг мэдж авсныгаа дараа Рик нөгөө туулааны болгож хувиргадаг өндгийг хулгайлах гээд байж байтал сансрын хэрэгс нөхдүүд ирээд бөөм бужигнаа үсгэж Рикийн портал бүг нэг нь салгаж будаад эвдлээ ичваа. Үүний дараа Рик бөө юм болж тэндээсээ гараад нөхдүүдийн сансар үлгээс нэгийг авангуудаа дэлгэр өвслээ. Тэгтэл энэ хойвуур нь Жериж туулаа хувираад баахан хүн амьтныг барилуулж гарваа. Бурхан минь гэсэн ч удалгүй сансрын хэрэгсчүүдэд баригчлаа. За ингээд Жери баригдсны дараач Рик Морти хоёр дэлхийд ирсэн байж байтал сансрын хэрэгсчүүд нь тэр хоёрыг яг олоод ирдэг ба аглагч нар гарч ирээд яалчгүй туулайг хөөгöd байгаагаа хэлж гарав. Яг үүндээ энэ сансрын хэрэгсчүүд чинь барилдаан хийх дургу ба 2000 жилийн өмнө манай гариг руу эннээс сэргэж нэг хүний илгээсэн чинь тэрийг нь хүмүүс барьж аваад цовдлцсон гэж мэгээд арай өөр юм яриад эхэллээ шүү. Түүний дараач сансрын хэрэгсчүүдийн ахлах нь хэлж байгаа. Та хоёрт өндөг байна. Бидэнд Жери байна. Гэж Жеригээр өндгийг солилцох санал гаргахад Жери чинь Мортиг баригдсан байгааг харангуйтаа уурлаад өөрөө тороо өвдөж гарч ирснээр хамаг амтныг аж төвөөгээд яваад өглөө шүү. Юу болоод байна.
Тэгж явсныхаа дараа баахан хүн амьтныг барилдуулах ажилдаа ороод наачнаа. Аливаа ариун усаар нүдэ угаацгаая да. Задлан цэгийн мен рүү ороод бодолтож авч уугаагаарэ. За түүний дараач туулаа болж хувирсан Жэри эргэн гэртээ очиод Беттэй барилдах гэд үтсэн чи удалгүй өөрийгөө мангас болон хувирсныг ойлгоод овоо ухаармаар болохтон ч Бет Жэрийг гэс хүлээж ичваа. Үүний дараа Рик Морти хоёрч буцан гэртээ ирэхэд ойр хавийн хуршууд нь бүгд барилдаан хийж өгдөг ба дэлхийн бүх хүмүүс барилдаан хийгээд сүнтгэд ойрхон болжээ. Ингэж Рик Жэри хоёр туулаа болгоод байгаа энергийг буцаан сордог төхөөрөмж хийгээд Жэрийг арай гэж имчтэд байж байтал нөгөө урдаа бөхсдөө нөхдүүч нь хурж ирээд бас бөөн лээ боллоо. Дээрээс нь бас арай гэж Жэрийг гаргаж авсан энерги нь Бет, Морти, Рик тэр хэд рүү шингээд бөөндөө туулаа болж гардаг ба Рик ч н одоо тэр дунд нь нэг үхээд тэгээд туулаануудынхаа цогц дотроос буцаж амьж гарч ирээд л. Ядаж байгаа тэр зур нь баахан хүн амьтны овооролцсон барилан антер хийж мэгээд юу ч болоод байгаа. За тэгж бөө юм болж эцэст нь урдаа бүкстэй гарчин сүулдэ туулаа болж хувираад сансрын христийн дундуураа хуваагдаад амьд үлдсэн гаранд бүкстэй гарыг яснаар энэ бүх заваар л дууслаа гэж. Харийнхан минь дээ дахиад л нүдэ угаацгаагаарэ залан цэгийн мэнээс орж. За яг үүний дараа Рик ба түүний гэр бүлийнхэн дахин баяр тэмдэглэхгүй хэмээн шийдэж улаан өндөгний баяраас хойш бүх баярыг очин сүйтгэсээр жил болдог наасан. Тэгтэл тэр үед нь самурч нь бүхэл бүтэн парти хийсэн байвал яах вэ? Тэгээд тамд очисон найз нь хүртэл үхэж мөгцсөн ч байх шиг юу ч болоод байгаа бүү мэд базар байна гэж. Тинх үстэн самур тэр партиныхаа газрын хатан хааны найз нь болоод дуусч байгаамаа. За энийг юу мэдхгүй өстэй юу ч болоод байгаа нэрээ тий. Ингээд 5 дугаар эхлэхэд Рик Морти хоёр мань айгүй өвтэй найртай сансарт аялаад явж байва. Тэгтэл тэр үеэр нь Рикийн сансрын биш нэгэн сансар хөлөг болдог ба тэгсэн тэр сансар хөлгийг нь бүх хүмүүс өөрсдөө хөлдөөгөөд ичээд орцсон байвал яах вэ? За ингэж Рик Морти хоёр мань нөгөө сансар хөлөг дээр явган ороход хөлөг дотор байдаг томоо агуулгаас идэвхжүүлсэн нүүрс гэдэг юм байгааг нь мэдээд Рикийн хулгайц заан захтнаа нөгөө нүүрсийг авах гэж чичрээд эхлэвэ. Тиймээс Рик ч эхлээд тэр агуулгын кодыг гаднаас нь тайлах гэж үзтэл барсангүй. Тийм болохоор баахан тэсэр бөмбөг гаргаж ирээд би үүнийг онгойлгоно гэхэд Морти үгүй Рик болохгүй бид хоёрт хязгаар байх ёстой гэж мөгөд өөтөгөө хэрэлдэж байгаад тэсрэх бөмбөгийг газар унгаад ажиллуулад наашлаа. Ингээд удалгүй нөгөө тэсрэх бөмбөгнүүдэнд дэлбэрч гарахад сансрын хөлгийн галын тохиолдолд насахад хөлдөө жижээнд орсон хүмүүс нь эргэн сэрэх болоод Рик Морти хоёр чинь жинхэнэ паникнд орвоо. Энэ үеэр Рик ч ичээнд байхдаа нас орсон хүний 2 капсул болоод нэг рүү нь өөрөө ороод дараагийнх нь Мортины яваад орчив. Ингээд удалгүй хөлгийн бүх хүмүүс ичээнээс ирэхэд Рик чинь Жимигээ жаахан хүүхдийн капсул руу яваад орсон байл яах вэ? Тэгээд түүний араас Жимигийн аав ээж хоёр ирснээр Рикийг хараад бөө юм болж удалгүй эмч ирээд Рикийг үзнэхээ дараа өнөө бацааны аав ээж хоёрт нь хэлж байгаа. Танай хүүгийн чинь капсул сайн ажиллаагүй, хүү чинь хөгшөрчжээ. Одоо энэ арьс энтер нь саарлцсан байгааг харуул нэг удахгүй юм шиг байна гэж мөр алж өглөө. Ядаж байгаа тэр бацааных нь аавч хоёр нь бузар баян наасан. Харин Морти болохоор хөгийн үйлчлэгний алба буюу ажилчаа ангийн нэг хэсэг нь болох Жордан цэвэрлэг нөхрийн капсул руу орсон байл л да. Ядаж байхад энэ хөлгийн ажилчаа ангийнхан чинь дагзан дээрээ нэг тийм том чиптэй тэгээд тэрүүгээр нь баячууд нь дандаа тэр хэдийг дарамтч тогон цохилд байдаг наасан. Морти сэрэнгүүтээ тэрийг харчаад айдаг ба уг нь өмнөө хэлэх гэж байсан боловч баахан хүн амьтан тогон цохилж байгааг хараад нөхдүүдийн дунд ороод уусч эхэллээ. За ингээд дараагийн үзэгсэл хэлэхэд Рик ч одоо баян аав ээж хоёртойгоо торгон думбаад Морти харин Жордан цэвэрлээд амьдрал үтсэж гисэн явж байлаа. Тинх удалгүй Морти Жордан цэвэрлээд явж байхдаа хүүхдийн хувц өмсөд модон чихрэнтэр эцсэн үнэн жаргалтай явж исэн Риктэй санаандгүй таарч ба. Ингээд Рикийг харангуйтаа манай Морти хэлж байгаа. Би эндээс явмаар байна. Надаа машин төлхөр өг гэж мэгэд бөөн хэрүүл болж сүулдэ өвгөө зодод ажиллаа. Гэхдээ Рик чинь хэзэж Мортид зодолдог болсон юм те. Иймүү тэр үед Морти Рикийг зодж явахыг Мортигийн ажилчаа ангийнхан найз таарчид бөөн гайхал боллоо. Ингээд удалгүй Рикийн шинэ аав ээж хоёр нь гарч ирэхэд Морти нөгөө найзуудтайгаа цутгаа авчив. За түүний дараач Мортигийн үлдлийг харсан үйлчлэгний албагийн чинь өөрсдийг нь хянаж өгдөг чипээ тастаж хаяад хувьсгалын тэр бүр ихлүүлэхэр болчихвоо. Түүнтэй зэрэгцээд Рикийн нөгөө баян эцэг их нь Жими буюу Рикийг насанд хүрсэн баярыг тэмдэглэх болдог ба тэгэхдээ агуулхаа онгойлгож Рикт үзүүлэхэр болжээ. Харин энэ үеэр Мортигийн хамаг байгаа ажилчаа ангийнх нь Рикийг баяр дээр нь бүх баячуулыгаа аль хаяхаар бэлдэж эхэлцгээдэг ба бөө юм боллоо. Ийхүү үзэг зөлөгтгөч Рикийн баяр эхэлж Рик маань шинэ эцэг их хоёртойгоо цагийг янзын сайхан өнгөрөөж бөөн баяр болоостэй. Яг тэр үеэр нь Мортигийн багийнхан орж ирээд хувьсгалаа эхлүүлэхдээ зэрэгцээд Мортич Рикийг барьцаасан болоод аав ээж хоёрыг нь дагуулж явж байгаад агуулгыг нь онгойлгоо. Тэгтэл Рик Морти хоёрыг ирэхээс өмнө хэнийг агуулгыг томцсон байвал яах вэ? Гэтэл хөлгийн хүмүүс болохоор Рик Морти хоёрыг хам хэмээг тонцсон байна гэд яг алах гэдэрэхт нь Рик Морти хоёр үннээ хэлж гарваа хөө. Ингээд түүний араас нь Рикч хэн агуулгыг тонсныг шалгаж үзэхэд Рик Морти хоёрын оронд Жими гээд нөгөө бацаан чинь Мортигийн оронд орсон үйлчлэгний ажилтан хоёр чинь агуулгаа тоноод явцсан байж таарваа. Бүр тэр мөнгөөр амар том хөлөг онгоц цэнтэр автсан бүр казино дотор тансаглаа сууж байвал яах вэ? За ингэж энэ бүхний хэлсний дараа казиногийн гариг руу хөлгийн хүмүүс бөөн уралдаан хийж гардаг ба амхиндаа мөнгөө л буцааж авах гэж үзээд байгаа юм уу та. Ийхүү үзэг зөлөгтгөдө дээрэмдүүлсэн юм олж авах гэсэн хүмүүс хоорондоо алцаад бөөн алаан хийж гардаг ба Рик Морти ч нөгөө идэвхжүүлсэн нүүрсээ авах гэж чичрээстэй. Тийхүү өөрсдийг нь хөөж
байгааг мэдсэний дараа Жимч нөгөө үйлчлэгчтэйгээ зугтаж гардаг ба бөөн уралдаан шиг болсны эцэст Рик Морти хоёр нэг юм Жимигийн хөлөг дээр төрүүлж буваа. Ингээд араас нь бөө нанчилтан эхэлдэг ба сүүлд нь Мортич хөлгийн каргоны хэсгийг онгойлгож хамаг мөнгө төнгөрөг нүүрс бүгд задгаа сансарт цацагдаж Жими бацаантай явж исэн үйлчлэгч задгаа сансарт ороод сорогдоод өгчвээ хөрхий. Тэгж ангийн сүүл хэсэг эхлэхэд хөлгийн багийнхан арай гэж мөнгө төгрөгөө буцаан олж аваад Рикчудад тэднийг иргэн хичээнд нь оруулахар болжээ. Тэгэхдээ Рик ч энэ хэдийг буцаад хоорондоо муудалцуулахгүйгээд хэрлэлэр эхлэнгүүд нь тогон цохилдог чип дагнанд нь суулгацсан байвал яах вэ? Ингэж ангийн төгсгөлд Рик Морти хоёр дахин хичээндээ орон аялж байгаа эмнэлгийн хөлөг олдог ба цувралын 5 дугаар анги ингэж дуусж байгаа юм. Одоо хэдүүлээ ахин 5 7 өдрийн дараа Рик Морти хоёрын шинэ адал явдлаар уулзсан дээ. Тэр хүрт сайхан subscribe дараад хүлээгээ сууж яхан дээ. Та YouTube сувгаа нэхээс эхлээд алгоритмыг зөв ашиглаж чанартай контент бүтээгээд ашиг орлоготой болтлоо хөгжүүлж бүхий л аргыг нийт ороод сурмаар байна уу? Тэгвэл анхаарлаа нааш хандуулаарай. Контентийг YouTuber болох нь зөвхөн олон танигдах эсвэл мөнгө олох бол биш ээ. Энэ бол таны дотоод сонирхол хүсэл санааг бодит амжилтанд өргөх гайхамшигтай арга зам байна. Эдгээр юу агцсан бэхээр контентын найрлага форматыг өөрөө зохиож сурах, алгоритмын учрыг нэгнийгэнгүй ойлгох, тулгарсан бэрхшээл бүтлгүүтлийг даван тулах сэтгэл зүйн ур чадвар, бүр цаашлаад гадаад хэл дээр контент бүтээх хиймэл оюун ухааныг бүтээлчээр ашиглах зэрэг агуулгууд багтсан байгаа. Та өөртөө хөрөнгө оруулж YouTuber болох аяллаа яг одоо эхлүүлээрэ. Хүн болгоны дотор л контент бүтээх гэсэн нууцхан хүсэл байж л байдаг. Үүнийг хийж үзэж байж л мэднэ. Тэгэхээр одоо эхлэхгүй л хэзээ эхлэх юм бэ? Та сургалтаа Задлан цэгийн вебсайтаар орж хүлээн аваарай.